За сайн бацгаана уу? Энэ бичлэгт татам морил. За удаа уулзааг байна. За өнөөдрийн бичлэгээр би та нартай 9 сарын 1-ийн удахгүй болох чинь 2-3 оноод. Тэгээд ер нь бол энэ будалтыг одоо хичээл сургуульдаа өглөө эрт маш хурдан одоо нүрээ будах сонирхолтой. Ийм охтууд байвал илүү сонирхох юм болов. Дээрэс нь нүдний шил зүүдэг охтууд маань энэ будалд бас их таалагдах байх гэж бодож байна. Өмнөшөө амир тийм хүнд будаж үнэхээр чадхааргүй болсон байлээ. Яаж ийм амир час улаанаар будаад яваад байгаснаа үнэхээр ойлгохгүй байна. Тийм болохоор энэ будал та нарт таалагдах байх гэж найдаж байна. Тэгээд бас хит хитэн сэдвэр та нартайгаа чат хийсэн байгаа. Тэгээд бичлэг рүүгээ орцгоё. За сүүлийн үед би энэ Jaclyn Hill Cosmetics-ийн oil primer байгаа. Уул нь би чинь айгүй тослог арьстай болохоор иймэрхүү oil төрлийн хэрэглэдэг. Гэтэ Монголд ирээд одоо ингээд жил болсноос хойш арьс айгүй хуурай. Тэгээд манай Монголын нөгөө уур амьсгал, энэ салхи, тэгээд хит хүүтэн халуун яадаг нь миний арьсыг нэлээд хуурайшуулад. Тэгээд дээрэс нь би бас ер нь жоохон юм гоё эрүүл, healthy, glowy будалтанд айгу дуртай болоод байгаа. Тэгээ би энэ будалтыг Instagram дээр нэг хийсэн байгаа. Миний бол өдөр тутмын одоо юу гэдэг нэг тийм амар гоёлын биш будалт. Тэгээд Instagram дээр би фильтргүй энэ будалтыг тавьсан чинь бас зарим хүмүүс ямар крем хэрэгэлсэн бэ? Арьсных гоё харагдаж байна гэсэн комментууд ирж илээ. Тэгээд би Too Faced-ийн multi-use sculpt concealer гэж байгаа. Тэгээд энийг би concealer гэхээс илүү бүр бүтэн крем маягаар хэрэгэлдэг. Миний энэ хэрэгэлдэг өнгө нь болохоор natural beige. Би яагаад ойрд одоо бичлэг хийхгүй байгаа хүмүүс Instagram-аар мессеж явуулж илээ. Ойрд ерөөсөө бичлэг хийхгүй байна. Яасан ийсэн. Тэгээ ихэнх хүмүүс намайг юм одоо жирэмсэн юм уу? Одоо юу гэдгийг маматай болцсон гэж бодоод ах шиг байлээ. Манай подкаст дээр хүртэл хэдэн хүмүүс чи жирэмсэлсэн юм уу? Яагаад ойрд ингээд таг байгаа? Ер нь эмэгтэй хүнийг нөгөө сошиал медиа дээр итгэхгүй байхаар ингээд жирэмсэн болсон гэж айгу боддог юм бэлээ. Тэг би бол хувьдаа яг одоогоор бол маматай болоог байгаа. Та нартаас тэрийг хэлье гэж бодож байна. Зарим хүмүүс гайхаад бас суужиж магадгүй. Ер нь сая 6-7 сард ер нь бичлэг ерөөсөө хийгээгүй. Би саяхан 2 хоногийн өмнө энтлийнхаа нүүрний энэ батхануудыг шахацсан чинь жоохон улаан сорив тогтцсон байна. Би тэгээд одоо нүрээ нэг тийм юугаар шахдаггүй, гараараа шахдаггүй нэг юм шахдаг нэг төмөр байдаг. Тэргээр шахчихаар айхтар сорив үлдэхгүй цэвэрхэн шахагддаг. Би ер нь мэрэгжлийн хүн амьтнаар ерөөсөө шахуулдаггүй. Яагаад гэвэл зарим хүмүүс айгу дутуу шахаад улам батг гараад идэг. Үлдэхээр маргааш нь бүр улам томроод ч юм уу улам их хидэтэй болоод идэг. Тэгэхээр би өөрөө яг гүйцэд шахацсан илүү надаа амар идэг учраас. За хөмсгөө би болохоор энэ Face Shop-ийн ийм хавтгай харандаага ингээр илүү зурхад амар. Энэ шинээр гарчсан Face Shop-ийн Designing Matte энэ хөмсгөний харандаа илүү өмнөхөөсөө гоё нарийнхан болсон юм шиг санагдсан. Айгүй хүмүүс манай гэр бүлийнхэн хүртэл ингээл чи жирэмсэн юм уу юм бол жирэмсэн юм уу гэд. Дээрэс нь одоо юу гэдгийг нас чинь явлаа. Одоодгүй хүүхэд гарахгүй бол эмэгтэй хүн хөшөрлөө ч гэдэм үү те. Одоо нөхөртөөгөө хамт байгаад битэр ч одоо ингээд жил болчлоо. Яагаад хүүхэдтэй болохгүй байгаа ч юм уу ингээд яг хүмүүс мэдээж ингээд сайныг санаад эсвэл санаа зовоод хэлж байгаа байх л да. Гэтэ гинт би 28 9 хүрсэн чинь ингээд нэг юм хүүхэдтэй болох хэрэгтэй гэсэн юм дарамт айгүйх орж ирээд өмнө нь ерөөсөө нэг тийм өмнө нь болохоор хүнтээс үү гэдэг тийм юм айгүйх сонсогддог гэсэн. Одоо болохоор ингээд хүүхэдтэй бол 30-аас өмнө хүүхэдтэй болохгүй бол ингээд ер нь бол хөшөрлөөч гэдэг юм уу те. Тийм айгүй тийм дарамт өгöd байгаа нь одоо би эсвэл би Монголд ирсэн байгаа болохоор одоо тийм дарамт илүү ойрхон байгаад байгаа юм уу? Тэгээ тэр нь би тийм ер нь одоо нийгмийн одоо юу гэдэг ингэх ёстой, ийм дараалалтай юм болох ёстой гэдэг зүйл дээр бол ер нь барыг санаа нийлдэггүй. Яагаад гэвэл хүний амьдрал одоо ямар ч байж болно. Тэр хүний дотоод амьдрал яг ямар байгааг мэдгүй, хоёр хосын харилцаанд юу болж байгааг мэдгүй, ямар одоо асуудал байгааг мэдгүй, шууд хүнийг одоо юу гэдгийг ingэж тэгээч гэж хэлэх нь одоо юу гэдэг өөрсдийнхөө чадаагүй эсвэл өөрсдийнхөө юм уу өөрсдийнхөө бодлыг ингээд хүн рүү тулгаад идэг надад санагддаг. Ер нь манайхны тэр юу нь жоохон
надад бол айгу хэцүү дарамттай. Би тэгээд айгу өөрөө айгу тийм нөгөө эмзэг хүн юм шиг байгаа. Тэгэхээр тиймэрхүү одоо комментэн дээр байнга сонсоод тахаар сүулдэ би ингээ амар стресстэй. Эхэндээ болохоор нэрээ одоо юу гэдэг хүн нэг юм олон дэх хэлээд тахаар үнэн болдог гэдэг шиг хүн ингээ итгээдээ нэрээ би одоо юу лээ гэл ингэнгүүт би сүулдэ бүр ингээ яагаад би цаавал тэр хүний хэлснээр юм уу энэ хүний хэлснээр ингэж амьдрах хэрэгтэй. Би өөрөө өөрийнхөө амьдралыг мэдж байгаа штэ тий. Хоёр хүн мэдээж тэр талаар ярьсан л байгаа. За хүнтэй суугаад хүүхд шуухт гэдэг асуудлыг манай нөхөр бит хоёр ярина уу гэхээс биш өөр хүний ингэж гиснэр тийм амархан нэгт болчдгүй зүйл дээрэс нь бас одоо тийм амархан жирэмсэлчдэг хүмүүс одоо бишээ хэлтэй хүнд айгу эмзэг магадгүй би ээж хүүхдтэй болмаарч байгаа юм билүү а тэгээд чадахгүй байж болно штэ тэнгүүд өөр хүн тэгж хэлэнгүүт өө би амар амархан би одоо миний би хаа яатсан юм би одоо ингээд одоо юу хичээгээд болохгүй ч гэдэг юм уу өөр зөндөө хүмүүс байгаа тийм болохоор хүүхэд гэдэг би бол айгу тийм цаг хугацааны айгу нандин асуудал гэж боддог. Миний хувьд бол айгу сериусны асуудал. Тийм хүний хэлж байгаа шиг тийм амархан, тийм дураараа тийм юу гэдгийг за битэр ингээл удчлаа хүүхдтэй болохгүй гэдэг ч юм уу эсвэл би хөшөрлөө тийм болохоор хүүхдтэй болохгүй гэсэн тийм юмнаас хүүхд гарах юм бол тэр хүүхд яаж ч сайхан амьдарч би бол чадахгүй гэж боддог. Яа гэвэл миний бодлоор л цаанаасаа цаг хугацаатай, цаанаасаа хүн болгон хийх одоо биелүүлэх зорилготой бурхнаас одоо илгээдэг одоо сүнсэн биеуд гэж би бол хардаг. Тэгээд хүүхэд үнэхээр төрж байгаа бол тэр хүн амьд одоо байх ёстой, тэр хүүхэд төрхөл ёстой байх байсан гэсэн нэг тийм одоо тийм утга учиртай зүйл гэж би боддог учраас юу ч бэлэн болоогүй ингээл дөнгөж яагаачгүй байхдаа хүүхдтэй болоод салж байгаа гэр бүлүүд зөндөө байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр болгоныг би одоо юу гэдэг сэтгэл санааны бэлэн байх хэвээр манай нөхөртөө хоёулаа бэлэн байх хэвээр хоёулаа хийх ёстой юм хийгээд чинь амьдралаа төлөвлөсөн. За ядаж битээр ингээд амьдрах байр орон байна уу? Эсвэл Монголд амьдрах юм уу? Гадаад амьдрах юм уу? Хаана амьдрахаа ч шийдээгүй юм бийж хүүхдтэй болно гэдэг бол миний хувьд бол амар хариуцлагагүй юм шиг надад санагдав. Гэхдээ би тийм одоо юу гэдэг хүүхдтэй болоод салцсан эсвэл хүүхдтэй болоод бүтээгүй болоогүй амьдралыг одоо надаас доор гэж байгаа юм биш. Тэр хүүхэд гарах ёстой л байсан та хоёрын дундаас хичнээн салсан салаагүй хамаагүй тэр амь та хоёрын дундаас гарах ёстой байсан учраас та хоёр анханасаа байсан байж таараа. Тэгэхээр тэр хүүхэд бол алдаа биш. Эсвэл би жоохон юмыг өөрийнхөөрөө ингээд төлөвлөөд ингээд тэр одоо бурхан ингээд заяа цаанаасаа юм бүхэн цаг хугацаанд болдог гэдэгт итгэдэг учраас тийм амар одоо ингээд өөртөө ингээд одоо би хүүхд болох хэрэгтэй одоо би ингэх хэрэгтэй ингээд хүчлээд авах одоо юу гэдэг дургу мэдээж би хүүхдтэй одоо юу гэдэг за би бие бэлдээ ер нь бол одоо ингээд хүүхдтэй болох ер нь ингээд дараагийн хэдэн жилдээ боломж гэдэг юм ингээд одооноос би бие бэлдээ одооноос би жингээ асъя хүүхдтэй болохын тулд одоо тий айл болох ээж нь нэрүүлээж ингээд тэгсэн тийм юмнууд зөндөө одоо бэлдэж байгаа. Гэтэ би тэрийг амар хүчлээл хүүхдтэй бол яг одоо гэж өөрийгөө стресстэй уйлж унжаад байсан юм бол байхгүй. Зүгээр хүмүүсийн одоо юу гэдэг хэлж байгаа одоо хүүхдтэй бол гэдэг тэр хүнийг тэгж одоо үгээр одоо юу гэдэг тэр бол айгүй тийм сэтгэл санааны дарамт чим шиг одоо би бол тэгж боддог. Тэгэхээр яг одоогоор л би жирэмсэн биш байгаа. За консилерний хувьд би саяхан шинээр энэ Jaclyn Hill-ийн энэ консилерыг хэрэглэж үзсэн. Надаа энэ light medium yellow гэсэн 15 билүү өнгө нь 15 гэсэн нэмэртэйсэн байгаа. Энэ нь надаа яг таалагдаад байгаа. Би нөгөө өмнөх шиг хитрхи юм цав цагаан консилерний характер хэрэглэхээ болсон. Одоо жоохон ингээ өөрийнхөө арьсны өнгөтэй ер нь жоохон төстэй. За пудр бол энэ Fit Me, Maybelline Fit Me номер 10 нутаг пудр хэрэглэжээ. За тэгээ бас өөр нэг бичлэг хийхгүй байгаа шалтгаан нь би нөгөө дандаа бичлэг хийхдээ ингээ гав ганцаараа байж ижиг бичлэг одоо юу гэдэг хийдэг. Одоо өөр хүн хажуу ингээ хажууд байгаа зүйл миний яриаг ингээ сонсоод тахаар би жоохон ичээд идэг юм уу. Тэгэхээр бас одоо гэртээ ингээ ганцаараа байх одоо удаан хугацааны ганцаараа байх цаг айгүй бага гардаг. Ер нь бол дандаа гадуур ажилтай ингээл одоо юу гэдгийг тэгэл баяр наадам болол ингээр чинь бүр амар завгүй бизи гэл гэр бүл ингээд эзээч ингээ ганцаараа ингээд баг 2-3 цаг ингээд байх одоо юу байхгүй ч юм уу тийм яг бичлэг хийхээр ингээл амар тийм Монголд ингээл амар ядардаг гадуур явж ирэхээр амар ядраал тэгэл
одоо юу гэдгийг за дараа гоё бичлэг хийж гэдэг юм уу. Тэгээ ингээд бичлэг хийх удаа яваад хахаар нөгөө сүүлдээ баг ингээд бичлэг би өөр бичлэг хийдэг гэдгийг ч мартцсан ч ах шиг те. Магадгүй би хитрхи их одоо юу гэдгийг их юм бодоод ээж магадгүй л те. Зүгээр л өөрийнхөө ингээ юу өөрөө юу хиймээр байгаагаа хийх ёстой байтал ингээ хүмүүсийн яг яах юунд одоо юу үзэх бол гэж одоо бодоод илүү хийхгүй байх ч юм уу те. Тэгээ дээрэс нь баяр наадам сая 8 сард бол миний төрсөн өдөр болоод ингээд 8 сар бол бүр амар хурдан өнгөрцөн. Миний төрсөн өдөр баг ингээд тат хаасан бүтэн сайн нэгт их ингээ баг 3 4 хоног үргэлжлээ. Зүйлдээ би бүр ингээ ядраад нөгөө хамгийн одоо сүүлийн би ч одоо 29 хүрж байгаа. Тэнгүүд хамгийн сүүлийн одоо 30 хүрэхээс өмнө одоо миний хамгийн сүүлийн 20 нас гээл ингээ сүүлийн жил мэлгээл ингэж тэмдэглэж яваад тэгэл ер нь одоо 8 сар дуусчлаа да. Маргааш манай нөхрийн төрс өдөр 8 сарын 30. Би тэр 1 сар ингээд 15 хоногийн зайтай ингээд төрсөн. Тэгээд маргааш одоо бас тэмдэглэн гэл ингээл ерөөсөө амьдрал ингээ хязгаарч зогсохгүй ингээ айгу хэцүү. Монголд яг хөө тэр нь айгу гоё фан л да ингээ хизээш нэг одоо хийх юмар дуусна гэж байхгүй гоё фан. За нүдний тэнэнд бол би Butter Bronzer энэ би бүр энийг амар хэрэглээд барыг дуусж байгаа. Гэтэ энэ надад амар гоё ингээ нүдэнд одоо юу гэдэг гоё сүдэр өгдөг. Дээрээс нь би нөгөө нэг заримдаа эрэгтэй хүн амьтны нүүр ам буудах ажилд дуудагдахаар эрэгтэй хүнд айгу зүгээр харагддаг. Хитрхи нөгөө мейкап шиг харагддаг. Гоё яг арьсны өнгөнөөс нэг ганцхан шейд бараан гэх юм уу. Тэгэхээр нэг тийм амар тод хурц ингээ хиймэл харваас илт будсан юм шиг харагддаг. Тэр эрэгтэй хүмүүсээр айгу хэрэгэлдэг. Эрэгтэй будалтан дээр айгух нөгөө гэрэл сүдэр тавьдаг учраас тэгээ их тавьж ийн гэдэг их тавиад хаар яг нөгөө будаг шиг харагдаад идэг. Тэгэхээр энийг би бол нүдэн дээр ингээд дээрэс нь хамарны сүдэр бас тавьчихдаг байгаа. За тэгээд дахиад нэг одоо бичлэг бас хийхгүй байхтай холбоотой шалтгаан гэвэл Монголд яг ингээд амьдрал яг үнэхээр ингээд яаж хүмүүс ингээд амьдраад идэв гэмээр заримдаа амар юм одоо гэдэг урам хугардаг гэх юм уу. Тэгээд одоо за төгжрэнээс ахуулаад дээрэс нь энэ ингээд нэг ингээд шулж амьдрдаг энэ culture. Тэгээд ингээ бүх юм ингээ жижиглэнгээр дээд зарагддаг. Тэгээл ингээ бүх юм амар үнэтэй. Ногоо цагаа хоолунд ингээ мэдгүй би бол одоо үгүй 2 3 хүүхэдтэй ингээл байр майрны лизингтэй ингээ хүмүүсийг бол яаж цалингаа ингээ хүргээд болоод идэг нь үнэхээр гайхалтай ингээ би баг ингээ юу вэ хажууд нь ингээ хүүхэд мөхтгүй гэж ингээ баг чадахгүй наасан тэнгүүд үнэхээр Монголд амьдрах амар challenging ялангуяа энэ хоол хүнсний үн өсөөд, бусад бүх юмны үн өсөөд, за такси бензиний үн өснө. Тэнгүүд нөө банк санхүү нь ингээ би зүгээр шимтгэлээр бид нарыг ингээ зүгээр ингээ шулж амьдраад байгаа хгүй бүр ингээ банк нь хүртэл тийм. За тэгээ утас муцны энэ одоо юу гэдэг юм нэгж гээл ингээ дандаа жижиглэнгээр ингээл тэр хүнийг ингээд гоё одоо юу гэдэг юм за кастомертай үйлчлүүлэгчтэй гоё тухтай байлгая гэж юусоо байхгүй. Айл болгон үйлчлүүлэгчтэй хэцүү олон дараалсан гэж стептэй болгож ээж баг айгу санаа амард юм шиг байна. Тэгэхээр жоохон заримдаа айгу бухимдах үе бий. Ер нь ихэнхдээ бухимдах үе бий. Тэгээд тийм бухимдсан үед ч юм уу өдөр тутмын тийм жижиг сажиг стресс, төгжрээ, машин тэрэг гэж одоо юу гэдэг иймэрхүү юмнаас болоод ингээ заримдаа яг үнэндээ бичлэг хийх тийм гоё happy нэр ирдгүү. Ингээл өдөржингөө гадуур явж ирэнгүүт ингээд вау зүгээр ингээл жолооч нар ингээл тэгэхээр ингээд уртлын зам нь ингээд дүүрчээд байхад бүр ингээ аараасаа шахаад нөгөө талынхаа игнийг ингээд явуулахгүй бүр ингээ блоклц уурд ингээ манайх энд байлаа гэж бодоход ингээ урталт ингээ бөө машинууд тэгээд ингээ бүр хаа байсан нэг зам руу орох гэж бүр ингээл бүр ингээ машин тэрэг байрна гэж үнэхээр хэцүү. Тэгээд ингээд машинд явахаар ингээд машины хар утаанууд автобусны хар утаанууд бүр ингээд шууд хамар ингээд шууд хорсоол бүр аюу хэцүү тийм байдаг. Тэгээд одоо би чи ингээд жил болж ийн гэхээр үнэхээр яг үнэндээ би бол амар буцмаар санагддаг заримдаа. Ингээд заримдаа бүр ингээд зүгээр уйлмаар санагдав. Яагаад одоо энэ төр засаг нь ингээд хүмүүсээ ийм хэцүү байдалд ингээд амьдруулад байгаа
яг үнэндээ байгаа хэдэн алт байгаа хэдэн нүүрс бүх юмаа хүн болгон тэнцвэх байх юм бол яг үнэхээр хүрхээр ихгүй ресурс нь байгаа дээжиж ингээд зарим хэсэг нь амар баян тансаг сайхан ингээд тэ яг ингээд Монголын зарим газруудаар их амар гоё. Тэгээ манай монголчууд амар хүлцэнгүү. Нэг юм ингээд амар үн татхаар окей гэл ингээд юу ч тэрний төлөө тэмцэж байгаа бид ингэж одоо тийм юм айгу байхгүй. Тэгээд жишээ нь ингээл дархны зам гээл тэнгүүд тэр тэдэн жил тэгэл байгаа л энэ. Тэр чигээрээ байгаа л энэ. Яг Монголын талаар ярихаар ингээл за чи Монголоо мууллаа гэл хүмүүс их байх л та. Гэхдээ яг үнэндээ нэгт муулж яж сайжирна гэж би бол боддог. Гуравт би нэг амар муулаад байгаа юм биш. Би худлаа юм яриад ингээд худлаа зохиогоод яриад байгаа юм биш. Энэ бол яг миний одоо юу гэдэг Монголд амьдарч байгаа experience. Хүмүүсээ та нар ч гэсэн мэдж байгаа Монгол ямар хэцүү байгаа лээ. Жишээ нь өр хүүхдүүдтэй хүмүүс ямар хэцүү байдаг л эмнэлэг орохоор ингээл хүүхдүүд нь өвдцэн тэгэл ор дээр олдохгүй тэ эм тан ямар үнэтэй эмчнэр ямар харьцдаг вүлээ. Ер нь л хэцүү шттэ. Ер нь амар хэцүү. Би бол ингээд амар өрөвддөг. Жишээ нь ингээл дээр эмнэлэг MGG гэл хамар хоолой эмнэлэг гэл ингээд нөл хүүхдүүд дандаа бэбинүүд. Иймэрхүү одоо хэцүү байдалд одоо намайг ингээд бас хүүхд гарах гэдэг ингээд байгаа нас айгу те doesn't make sense. Миний хувьд л doesn't make sense. Би бол Монгол төрмөрг байна. Би бол Монгол жимсэн баймаар байна. Угаасаа хүүхэд нялх нэраа одоо жимсэн их чүүдэд ямар ханддаг вүлээ. Нэг сайхан орон, нэг сайхан газар байгаа юм шиг чи хүүхд гарах гэдэг нь бас амар утгагүй. Тийм болохоор ингээд ер нь бол ихэнх хүмүүс гадаад руу явъя гэдэг тэрийг бол амар ойлгож байгаа. Ер нь хүмүүст амар хэцүү байгаа. Би ч гэсэн ингээд нэг жил ганцхан жил ингээд амьдрахад амар хэцүү байдаг. Магадгүй би гадаад амьдарч байсан болохоор хэцүү санагдчихэж магадгүй л дээ. Гэтэ би ч хүүхд тахтай ч гэсэн энд амьдарч байсан. Тэр үед бол би нэгт хүүхдээсээ хоёрт өөр юм мэддэггүй байсан учраас амар юм дасан цогцоод ингээ угаасаа л амьдрал юм байдаг гэсэн нэг тийм бодолтой ингээд байгаад идэг гэсэн юм шиг лээ. Одоо бол илүү одоо гой сайхан амьдарч болно. Өөр ингээд юу гэдэг бид нэр заавал ийм одоо юу гэдэг ядуу буурай ийм ядцсан амьдралаар амьдрах шаардлага байхгүй юу? Буулна. Би нэг амар тийм улс төрч хүн биш байхгүй юу? Яг нэг Монголд ирэхээр яалтч улс төр ингээд ярьдаг болчихсон юм байна. Сая ковидын үеэр ковидын дараа ч гэсэн ингээд яг хойд солонгос шиг манайх бүх хүний юмыг контролдно. Бүх ямар ч өөр сонголт авахгүй. Юм худалдаж авлаа өөр сонголт авахгүй. Угаасаа болохгүй гэдэг юм ингээ амар юм 20 цээр ингээ тавьсан. Нэг бизнест ороод би зүгээр Burger King ороод сонгон дангаар нь авч болохгүй. Шарсан сонгон. Энэ зүгээр амар тэнэг жишээ юм шиг боловч why? Би яагаад мөнгөө төлөөд би сонгон авч болохгүй зүгээр дангаараа. Яагаад гэхээр тэр бизнесүүд бол ингээд өөрсдийнхөө контролд яваад байгаа байхгүй. Тэнгүүд за Америкт жишээ нь бодоход Burger King би зүгээр дан шарсан сонгон авч болохгүй гэж их надад хэлэх юм бол бөө юм болно Америкууд бөө юм болно. Бослог гаргаад бөө юм болно тэр шарсан юугаа авахын тулд тэр чинь хүний эрхчлөө байхгүй юу? Яг үнэндээ би мөнгөө төлөөд би тэг үйлчлүүлэгч юм чинь би энийг ингэж авмаар байна. Гэт ингээд хэрвээ мөнгө бизнес бодож байгаа бол тик гэд мөнгөө авахыг бодоод тэр чинь үйлчлүүлэгчээ те яаж хийж байгаа юмаа зархаа бодно да. Тэгэхэд манайхан тэгдэг. Тэгээ одоо болохоор ингээ өөрчлүүлэх одоо юу гэдэг за бар, ресторан ямар нэг юмд ороод ингээд хүү энийг ингэж авъя гэхээр болохгүй. Манайх тэгдэг. Манай компьютер болохгүй гэд ингэдэг. Манайх тийм юм системд байхгүй ч гэдэг юм уу те. Иймэрхүү юм яриад ингээд сууж идэг. Яа яах гэж бизнес хийдэг юм бэ? Мэдгүй зарим хүмүүс одоо тэрэнд нь дасцсан байд юм болов эсвэл одоо би эсвэл ингээд надад тэр амар төвхтэй санагдаад идэм болов. Өөр миний талаар сонин сайхан гэх юм бол нэр манай нохоо Америк явсан. Тэр үнэхээр том ажил байсан. Бас тэр нэрээ тэрнтэйд би зурлаад бас амар завгүй байсан юм байна. Яагаад гэвэл ер нь ингээд Монголоос нохоо авч явна гэдэг маш хэцүү маш хэцүү. Яагаад гэвэл манайх нөгөө одоо юу гэдэг ялангуяа Америк руу авч явах байгаа бол Монгол улсаас айгүй ядуу буруу орн гэдэг лист одоо high risk country гэдэгт нь орчдөг. Тэгэхээр high risk улсаас одоо юу гэдэг эрсдэлтэй улсаас Америк руу нохоо оруулах гэх юм бол маш их одоо шалгуур өндөртэй, маш их бичиг цаас. Тэгээд дээрэс нь ковид гэдэг ингээд одоо юу гэдэг онгоцоор авч явах энэ дүрм журманд байнга ингээд өөрчлөгдөд байгаа учраас одоо юу гэдэг эмчнэр нь ч юм уу тэр мал эмнэлгийн хүмүүс нь
яг мэдээлэлээ дор ингээ апдейт ингээ сайн хийж чадахгүйгээс англиар ингээ тэр болгоныг одоо орчуулад уншаад судлаад байж чадахгүй Монголоос нохоо авч явдаг хүмүүс их цөөхөн учраас тий. Гэх мэт маш их одоо чаленжууд байсан. Гэхдээ бид нар нөгөө нэг дархны вокзалаас олсон хөрхөн нөгөө нэг TD гэдэг нохоогоо одоо Америкт очсон байгаа. Америкт очиод нэг удааг байгаа. Би өмнө нь ингээд нохооныхоо сториг айгүйх оруулдаг гэсэн. Тэгээд гинт яагаад ингээд нохоогоо үзүүлэхэ болсон гэхээр айгүйх цагаан илам хүрээд байгаа юм шиг надад санагдсан. Манай ээж битэр ч гэсэн яриад ер нь айгүйх хүмүүс цагаан илам гэж ер нь хүрээд ах шиг байна. Яагаад гэвэл өнгөрсөн жил бараг 11 сард 10 сард хаа манай нохоо өөр айлд би үлдээсэн байсан чинь өөр айлын том нохоо нь ингээд хазуулсан. Толгоогоо хазуулаад нэг нүд нь ингээд бүлтэрсэн. Тэгээд тэрнээс болоод нэг нүдийг авахаас аргагүй болоод манай нохоо ингээд бүхсөө чирдэг дээрээ нэг нүдэг болоод ингээд тэгээд тэрнээс хойш би ер нь нохоо стори юу ч үзүүлэхэ болоод ер нь жоохон өөртөө л хадгалдаг болсон байгаа. Тэгээд яг тэр түүх яг тэрийг баг бүтэн баг стори тайм болж хэлсэн зүгээр ах. Гэтэ ямар ч гэсэн тийм болсон. Тэгээд одоо бол манай нохоо том болсон ингээд Америк явцсан бүх юм ингээд дууссан учраас би энийг хэлж байгаа. Миний хүмүүс Америк бүр явсныхан дараа миний сэтгэл амарсны дараа ингээд яг энэ сториг бас хэлхийг бодсон. Тэгээд манай нохоо одоо л айгүй эрүүл байгаа. Бүх юм окей байгаа. Бусдаар бол бүгд эрүүл харахад жоохон эвгүйгээс нэг нүдг учраас гэхдээ нөгөө манай нохоо амар тийм дайчин. Үнэхээр нэг юм амьд явах одоо юу гэдэг ийм хувь тавилантай нохоо гэж байдаг юм шиг эмчнэр ингээд унаад ингээд нуруу нь идэхгүй хагалгаа хийгээд ч идэхгүй та нар одоо юу гэдэг ингээд насан туршдаа бол хөгжлийн бэрхшээлтэй ийм нэг дугуй муугу хийж өгөөд ингээд явсан дээр ах гэтэргээд тийм юм хэлжсэн. Тэгээд одоо бол витаминаар бид нар чинь Америкаас ингээд витаминээр ингээд бөмбөгдөөд тэгсээр аваад ер нь бол хөлд оруулаад ингэсэн. Тэгээд одоо л ингээд бүх юм зүгээр бүх юм healthy эрүүл амар хөөрхөн. Тэгээд манай нохоо яг ингээ гудамжны жоохон царамт болохоор хүмүүс ингээ жоохон айгаад идэг. Гэхдээ манайхан бас жоохон нохоо хараад одоо юу гэдэг үйлдвэрийн биш одоо гудамжны микс эдэр гэдгээр бас амар ингээ ялгаж салгаад идэм шиг байгаа. Гэхдээ би бол одоо нохоогоо ерөөсөө тэгж гудамжны эдэр гэж би боддоггүй. Нохоо бол нохоо. Яг хүн шиг бас ингээд амьд ямар нэгэн шалтгаантай л амьд байгаа гэх тийм бид нар хүмүүс ингээд юу гэдэг зөвхөн энэ дэлхий дээр хүн амьдрах гэж байхгүй байгаа штэ. Өшөө зөндөө амтан зөндөө одоо ингээд харах шавж хүртэл ямар нэгэн үүрэгтэй байгаа. Тийм учраас манайхан бас нохоонд айгуу тийм ээлтэй байгаасаа гэж би хүсдэг. Тэгээ энэ бичлэг амар урт болох шинжтэй шүү. Хацар өнгөлөгч болохоор би сүүлийн үед ийм энэ ингээ харахад амар ийм одоо юу гэдэг цайвар ягаан пинк юм шиг мөртлөө. Сайн харагдчихна энэ гэрэлд амар тод гэрэл. Харахад нэг амар ийм Barbie pink юм шиг мөртлөө яг арьсан дээр ингээд түрхээр хүнийг айгуу гоё тийм залуухан нэг тийм жоохон охин шиг харагдуулаад лээ. Тэгэхээр би энийг авсан. Энэ face shopping ийм single flash-нууд байгаа юм дөрвөлж хэлбэртэй. Та нар face shop гэдэг дэлгүүрээс авчиж болох байх. За энийг гэхдээ би хаана тавих вэ гэхээр яг энэ нүдний энэ бор хэсэгний доотлолт ингэж тавихаар хацар гоё дээр болж харагдаад. Тэгээ дээрэс нь энэ жоохон нэг юм shimmerтэй гэх юм уу? Хальт бүр юм том ширхтэй саа бол биш. Гоё shimmerтэй. Тэгэхээр гоё highlight тавьсан юм шиг бас харагддаг ингэ. Тийм үү? Нүдэ будаж дуусгая. За нүдний контур болохоор би дандаа харандаан контур тавьдаг. Энэ Jaclyn Hill-ийн юу байгаа? Айгуу удаан тогтцтой ийм харандаа. Тэгээд би энэ боронгийн хэрэглэдэг байгаа smooth bronze гэх ийм шоколадын боронг. За энэ контур нэг иймэрхүү. Хар контуроос илүү надад илүү гоё натурал санагддаг. За сармасны будаг бол мэдээж telescopic. Энийг бол би зөндөө олон жил хэрэглэж байгаа. Уруулын будаг бол энэ өдөр тутамд хэрэглэхэд айгүй амар ийм үзгэн. Ийм солонгос. Энэ одоо ямар брэнд хөлөө? I'm Mimi гинэ. I'm Mimi гэдэг брендийн. Энэ өнгө надад айгүй өдөр тутамд айгүй зүгээр идэм аа. Хитрхи нөгөө юм тод улаан биш. Ерөнхийдөө бол би нэг амар сармас наахгүй шууд ингээд гарчдаг. Гэтэ өнөөдөр та нарт зориулаад жоохон гангалчээ. Яа будалт маань бол юм гисгээд дуусчлаа. Би гэхдээ яг будаад дуусч одоо цаг 5 6 болж байна.
Тэгээд өглөө босноосоо хойш мэдээгүй жоохон өлсөд жажангмyon өгсөдтэй 2 шиг өндөгтэй. Итгэр шидлээ. Тэгвэл бас амар өлсөд. Миний яг биний мэрхээ болохоор ингээ яг нэг юм бэлэнгаа юм уу халуун байгаа юм уу догбугийн юм уу 김치 찌개 ч юм уу нэг юм заавал нэг юм халуун ногоотой эсвэл нэг бэлэн ийм заваа юм идмээр санагдаад байдаг яг би бага юм гом мэдээд идүүлээ хаяа нэг сардаа нэг ч юм уу энэ өндөг доторх нь амар гоё улбар шар тэр чанартай өндөг байна гэсэн гоё шараар агаад тэр зарим хүмүүс өндөг чанахаар ингээ цэнхэр хөхөртөл нь ингээ чанаа ичдэг доторх нь дээр нэг би Facebook дээр ч үлээ Instagram дээр ч үлээ нэг мукбан хийж байгаа нэг хоёр монгол хүний үз яаж идэдлээ яадлаа дажгүй амттай байна. Заримдаа бэлэн ингээд жажамын ахаар нэг юм сонин хиймэл ийм хиймийн бодис амтагдаад байдаг. Зарим хүмүүс мэддэг байжаа яг бичлэг хийхээр ингээд би бол бичлэг хийхээр заалттай 2 цаг зарим нэг асуудал гарвал ингээд 3 цаг болдог. Тэнгүүд яалт ч юм өлсөд байдаг. Би бас ингээд гадуураас влог хийж чаддгүй юм бэлээ. Нэгт ичээд хоёрт нөгөө гадуур ингээд яг тэр үедээ ингээд юм хамаа харж байхдаа камера гаргаж ирж бичгээ мартаад тэгэхээр бас ингээд яг нэг газараас суугаад надад бичлэг хийсэн амарч юм шиг. Гэтэ жоохон влог хийхдээ жоохон сайжрахгүй бол ер нь сүүлийн үед хүмүүс айгүйх влог үзье гэдэг болсон мөлий. Зөвөр өдөр тутмын амьдрал. Тэгээс комментор бод ингээд буцаад одоо 9 сар болж юм. Сая би 7-8 сар зуны үйлрэлд яалтч хүн нэгт баяр наадам ихтэй хоёрт хандалт айгу баг байдаг учраас хүмүүс ингээ хөдөө гадаа явцдаг учраас нэг тийм амар бичлэг үзээд байдаг юм шиг лээ. Тэгэхээр 9 сард би угаасаа ингээд яг буцаад ойрхон ядар 7 хоногт нэг бичлэг хийгээд зорж байгаа. Тэгэхээр дараа яг ямар контент надаас үзмээр байгаа бас комментэр үлдээчүүд надад тус олно. Тэгвэл хүмүүс яг ингээ нүүр бодолт бас амар яг 100% үзмээргүй байгаа юм шиг байлээ. Илүү сонирхолтой одоо юу гэдэг challenge юм уу эсвэл зүгээр story time юм уу? Би бол айгүй жоохон тийм story time хүн юм шиг байна. Зүгээр нэг аим шиг ярихтаа биш. Өөрт тохиолдсон зүйлүүд ч юм уу те. Тиймэрхүү зүйлийг ингээд та нартай хуваалцвал бас л би саяхан нэг компанид зураг авалтанд яваад тэрний менежер битээр үнэхээр тэр бүр ингээ яаж юм менеж хийдэг гэмээр юм амар сонин хүн байсан. Тэр бас их саяхан болсон учраас ямар халуун дээр бас зарим хүмүүстэй ингээ хамтарч ажиллахад аюу хэцүү байдаг. Тэр менежер ч миний бүр ингээ албаар дургу өрөх гэдэг юм шиг яаж ч утсан ингээд it doesn't make sense. Тэр ингээд хүнтэй харьцаж байгаа байдал нь би дахиж тийм хүмүүстэй хамтарч ажиллахгүй. Яалт ч юм жажанмаа гэдэгтэй юм үлцээ байлаа мөгөө. Шар гэх textureтэй. Би дан жажанмаа тэгэхээр заримдаа ингээд амар бэлбэгнээд идэг. Тийм нөгөө юм тослог хоол юм шиг байна. хажуун заавал 김치 юм уу өөртөө хэлүүлэх зүгээр. Би ч Монгол ирснээс хойш өөртөө жажамаа идэг юм. Миний хувьд 9 сарын 1 болохоор яг намар эхэлж байгаа юм шиг надад санагдав. Нүд Монгол яг тийм биш. Наадмын дараа намар гэдэг юм лээ. Тэгвэл ингээм 9 сарын 1-нд ингээл амар пенал дүүрэн үзэгтэй, пенал дүүрэн харандаатай. Амар баян. 9 сар 1 болоо. Яг хичээл дуусах тохиол 100 болоод ихээр нэг ч үзэг бол олддог болчихлоо шүү дээ.
Эсвэл тэр их үзэг бол хайчт юм аа мүү мэд. Нүрэ буцаад яг гарах одоо юу байхгүй. Одоо би одоо ингээ нүрэ буцаад гарахгүй. Нөө гэртээ. Тэр би ингээ бас муутай шууд унтлагынхаа хувцастай ингээ шууд бичлэг гэж аахгүй. Амар гоё хувцастай. Энэ яг ямар брэнд юм? Жажамын байлаа. Тэгэхээр жажамын авахаар бол яг энэ брэндийг авах хэрэгтэй юм байна. А би нэрэ хэрэгсэн бүх бүтээгдэхүүнийхээ нэр шиг видеоны доор тавьчих. Хэрэг би зарим бүтээгдэхүүнүүдийн нэрийг хэллээг бол би амар өсч мэсэн. Араас нь кофе. Зөв найруулдаг кофе. За тэгээд энэ бичлэгийг үзсэн та нартай маш их баярлалаа. Удаан уулзаагүйгийнх бичлэг хийсэн чинь их гоё байна. Тэгээд яалтчгүй өссөндөө би хоолч гэжтэй гоё мэдчихлээ. Тэгээд энэ бичлэг таалагдсан бол бүгдээрээ лайк дараа. Дээрээс нь дараагийн бичлэг ямар бичлэг байх вэ? Санаа оноогоо комментээр үлдээгээрэй. Тэгээд би одоо ингээд хичээл ном орж байгаа юм чинь би ч гэсэн одоо ингээд ажиллаа хий да. YouTube-ийнхаа энэ бичлэг таалагдсан бол лайк, subscribe тэгээд найзуудтайгаа хуваалцаарай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Bye.